Маргаашин шууд энэ Бандай далайн эрэг буюу юм Сидней ийм алдартай далайн эргүүдийн нэг дээр ирсэн. Тэгээ эргээд агаад хүмүүс айгүй их алхахдаг. Дээрээс нь эргээд агаад ийм үзэсгэлэнгүүд гарсан байсан. Сонирхолтой. За саяныхаа газраас гараад завин дээр сууцсан явж байна. Opera House болон Harbour Bridge-нууд харагдаж байгаа. Энэ хоёр бол Австралийн Сиднейд байрлах үзэх ёстой одоо юмсын нэг юм байлээ. City lights begin to gleam as the sun melts into stream. Saxophone whispers so sweet, guiding slow and steady feet. Neon signs flicker and glow. People stroll, taking it slow. Here we come, Opera House in Sydney. Oh. Найзтай уулзах явж байгаа байхгүй. Тэгээд ингээд хоёр дүүс очиод явж байна. Засан байна уу? За өөрийгөө танилцуулаарай. Лавкаа. Юу гэсэн бэ гэхээр чикентэй авокадо цай панини тэгээд дээрээс нь чай сахтай сэсвэхгүй ога. Донгос гэж. Ингээд чайтай. Өглөө кофе уусан тэгээд кофегаа хийж татахгүй. Энэ сар зүгээр би халуус авъя гэсэн чинь тэгээд гэсэн халуус зүгээр. Тэгээд тикет байна. Хотелд ирлээ. Юу нэмэр гоё юм байна. Beef нэмэр гоё юм байна. Nice. За ингээд Queen Plaza гэдэг ингээд боломжтой юм байна. Жирчтэй бахан дэлгүүр үүдтэй. Энэ тийм амар гоё юм байна.
Ингээл бахан дэлгүүрүүд. Ясаа дэлгүүр ороод үлийн болохоор бахан идэх юм тавчих шүү. Аим нүсүү нөгөө нэг аим удаан хоолгүй явцсан. Тэгээд ийм жижигхэн юм рол авсан. Тэгээд ухаан авсан байна. Комбуча. Хямдарчихсан байсан. Тэгээд комбуча маш гоё амттай юм байна лээ. Хүзээлцгэн Бэри Тим Там болон Sprite. Тэгээд нэг юм рол. Өглөөний мэнд би яг нөгөө өглөөнийхөө хоолныхоо бичлэгийг хийнэ гэж бодож байгаад шаал өөр юм бодоо, шаал сайн юм бодоо тэгээд марцчихчих. Энэ 1900-гээд оноод ерөнхийдөө ийм travel буюу одоо юуны аяллаа юмнууд амар их дэвшээд одоо сайн болж исэн гинэ. Тэг яг энэ үед нөгөө Titanic гарч исэн. За ингээд White Star Line гэдэг ийм shipping компани байсан гинэ. Тэгээд ер нь амар тэр үедээ алдартай байсан. Тэгээд хамгийн том ерөнхийдөө хийсэн ship нөө хөл онгоцууд нь юу юм бэ гэсэн чинь Olympic, Titanic, тэгээд Gigantic. Тэгээд эдгээр ингээд ийм 3 онгоц ерөнхийдөө хийж байсан гинэ. Тэгээд энэ нөгөө нэг William James Perry тэгээд Thomas Andrews гэдэг энэ хоёр хүн ерөнхийдөө яг нөгөө зохион байгуулалтанд нь оролцоо. Тэгээд энэ Thomas Andrews нь болохоор бүтцийн одоо зураг мөргийг энэ гаргаж исэн юм шиг байна. Тэгээд одоо энэ яг манай одоо юу Olympic Titanic-ийн ийм зураглал нь одоо энэ байна. 1911 онд байсан гинэ. Тэгээд энэ яг нөгөө нэг ингээд ямар шүү ийм одоо дараалалтай юм бэ гэдэг нь одоо явж байна. Тэгээд одоо энэ дарааллууд нэг байгаа байхгүй юу? Тэгээд ингээд дээрээсээ эхлүүлээд явж байгаа юм шиг байна. За тэгээд construction буюу одоо нөгөө нэг барьж байгаа үйл явц нь бол энэ байна. Тэгээд 11 онд ингээд 1911 онд ингээд инженерийг нь бариад ингээд Titanic-ийг бас одоо ингээд барьж исэн байна. За ингээд 1912 онд 5 сарын 10-нд ингээд Titanic маань ерөнхийдөө далайд гарсан байна. First class буюу дээд зэрэглэлт байсан одоо нэг юм зураглалууд нэгнэ. Тэгээ энийг яг ингээд амьд болгож бүтээсэн юм шиг байна. Энэ ингээд first class сууж исэн зарим нэг баян хүмүүсийн портрет байна. Тэгээд эдгээр ерөнхийдөө ихэнх нь бизнесмэнүүд байсан гинэ. За энэ болохоор 3 дугаар зэрэглэлийн орнууд нь гинэ ерөнхийдөө нэлийн давчуу байсан. Тэг ингээл нэг юм кабинд ийм дөрүүлээ ингээл тэг ганцхан тийм угаалт ууртай байсан гинэ. Бас Titanic дээр амар олон тийм хөгжим тоглодог байсан. Тэгээ зарим нэгэн тийм зэвсгүүд нь ерөнхийдөө зэмсгүүд нь ингээд хадгалагдсан байгаа юм бижээ. Айсбергийг харуулж байна. Энэ тэгээд ингээд гарны ихээ гарт юм шүү. Энэ ихнээсээ мөсвэ штэ фак. За талбай дээр нь энэ болохоор банк юм шиг
За бид ингээд арт галерей дээр нь ирлээ. Тэгээд айгүй хөөрхөн хажууханд нь музейм нь байд юм байна. Тэгээд тийш яваад нэг library байсан. Гэхдээ энэ классаа ерөөсөө харагддаггүй. City lights begin to gleam as the sun melts into stream. Saxophone whispers so sweet, guiding slow and steady feet. Neon signs flicker and glow. People stroll, taking it slow. Melodies weave through the air in a dance without a care. Songs of twilight fill the night with a tune that's just so right. Underneath the crescent moon, music plays its lilting tune. Үүгээр миний Brisbane-ийн аялал энэ хүү дууссан байгаа. Тэгээд яг явах өдрийнхөө өглөөн нь макарон хайж нэг French coffee shop-д ороод олоод идсэн маш гоё байсан. Тэгээд Монголдо бүгдээрээ уулзцгаая. Хамт байсан баярлалаа.